Иргэдэд хөнгөлөхөд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг жил бүр эрүүл мэндийн яамнаас батлан гаргадаг. Онгорснаас хойш нийтдээ 812 эмэнд 20-93% хөнгөлөлт үзүүлээд байгаа юм байна. Гэтэл иргэдийн дунд эрэлттэй зарим эмүүдийг эмийн сангууд хөнгөлөхгүй байна гэсэн шүүмжлэл үүсэт байна. Тэгвэл энэ асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тодрууллаа. 2019 оны 1-р сарын 15-наас эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн өнгөлөлтийн шинжилсэн жагсаалтын дагуу гэрээ байгуулсан эмийн сангуудад санхүүжилт олгож эхэлжээ. Тэгвэл иргэдэд хамгийн ихээр хөнгөлөлдөг эм нь ихэвчлэн өндөр наснууд даралтны эм, тархины цусан хангамж сайжруулах юм авдаг бол мөн хавдрын өвчлөлтөө өвчтнүүд хөнгөвчлөх эмчилгээний зарим эмүүдийг даатгалаар хөнгөлж авах эрэлт нэмэгддэг байна. Гэтэл зарим эмийн сангууд зайлшгүй хөнгөлөх шаардлагатай эмийн жагсаалтад багтсан иргэдэд хэрэгтэй эмүүдийг хөнгөлөхгүй зах зээлийн үнээр худалдаалж байна гэсэн иргэдийн гомдол тасраагүй юм а. Тухайлбал хэд хэдэн эмийн сангууд тархины даралтад уудаг эмүүд болоод хүүхдэд шаардлагатай харшил халдварт өвчлөлийн зарим нэршлийн эмүүдийг нэрлсэн үнээр нь зарж байгаа тохиолдол гарсан байна. Уг асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тодруулахад тухайн иргэдийн гомдлыг дагуулсан эмийн сангуудын хувьд эмийн өнгөлөлтийн төсөв харилцан адилгүй тогтоогддог учраас эмийн сангууд бага төсөвтөө таарсан үйлчилгээг үзүүлдэг гэсэн тайлбарыг хийж байна. Хуучин бол одоо элэг төсний одоо 40% хүртэл хөнгөлдөг гэсэн бол одоо шинэ жагсаалтаар бол 60% хөнгөлөө явж байгаа. Хөнгөлтэй эмийн жагсаалт нь бол эрүүл мэндийн яамнаас баталдаг, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг үндэслэж гардаг байна. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон нэр төрөл нь бол одоо өөрөөр хэлбэл хөнгөлөгддөг гэсэн үг. Иргэд маань бас заримдаа ойлгохгүй зарим нэг эм нь байхгүй, яагаад байхгүй, витамин ч юм уу байхгүй, яагаад байхгүй гэж асуудаг. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай эм гэдэг англи дотор бол витамин бол ордоггүй. Витамин өөрөө бол эм биш. Тэгэхээр бол яг витамины хувьд бол байхгүй байгаа. Тухайлбал өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалаар эмийн өнгөлөлт үзүүлэх эрх бүхийн нийт 800-аар эмийн сантай гэрээ байгуулан ажиллаж үүнд улсаас 28 тэрбум төгрөг зарцуулсан байдаг байна. За харин энэ онд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх эмийн сангуудын тоог 1017 болгож даатгалын сангаас нийт 33 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. Тэгвэл эмийн сангуудад төсөв хуваарлахдаа нэг эмийн санд хамаарах үйлчлүүлэгчдийн тооноос хамаарч эмийн өнгөлөлтийн төсвийг олгодог байна. Ингэхдээ хамгийн багадаа 1 сая төгрөгийн төсөв суугддаг бол харин хамгийн их эрэлттэй эмийн сангуудад 6 хүртэлх сая төгрөгийн төсөв тооцогддог байна. Эмийн сангууд болгон харилцаа адилгүй санхүүжилттэй байдаг. Олон эмийн саныг нэг газар төвлөрсөн байгаа бол тухайн эмийн сан болгоныхаа санхүүжилт нь бага байгаа. Тэгэхээр нөгөө одоо сардаа 1 сая төгрөгийн төсөвтэй бол тэр нь бол ингээд дууссан байгаа бол тухайн иргэнд бол мэдээж ямар нэг хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн. Тэгэхээр нөгөө аль эмийн сан нь төсөн дуусаагүй байх гэдэг мэдээллийг бол манай EMD.gov.cg ингээд вебсайтаас ороод тэгээд тухайн эмийн сангийн төсөн дууссан байх үгүй нүг иргэд өөрсдөө шалгах боломжтой. Түншлэн эмийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон эмийн сангуудын үйлчилгээний хяналтыг сайжруулах, иргэдийн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлт үзүүлэх гэрээ бүхий эмийн сангуудад тухайн хөнгөлөлтөд эмийг авсан иргэдийн бүртгэл мэдээллийг онлайнаар хянаж эхлээд байгаа юм байна. Ингэснээр нэг иргэнд хэд олон эм олгодог гэсэн шүүмжлэл нөгөө хэсэгт хомсдол үүсгдэг байдлыг таслан зогсоох боломжтой гэж харж байна. Ирэх сараас эхлэн дахин зайлшгүй хөнгөлөлтөд олгох эмийн шинжилсэн жагсаалтыг мөрдүүлэхээр ажиллах юм байна.